гүйцэн бичээрэй. За гэр бүлийн гишүүдээс ямар эрдэмэг болж харсан бэ? Асуулт 2. Дараах үснэгтийг гүйцэн бичээрэй. За гэр бүлийн гишүүдээс ямар эрдэмэг болж харсан бэ? За мөн тэдгээрээс өөртөө дадуулсан уу? Найз нөхдөөс мөн ямар эрдэмэг болж харсан бэ? Тэдгээрээс өөртөө дадуулсан уу? Багш хамт олноосоо ямар эрдэмэг болж харсан бэ? Тэдгээрээс өөртөө дадуулсан уу? Бусад хүмүүсээс мөн ямар эрдэмэг нь болж харсан бэ? Өөртөө дадуулсан уу? Үснэгтийг гүйцээж нөхөж бичээрэй. Хариултаа тулгая. За гэр бүлийн гишүүдээс ажилсад эртэж гоё хоол идэг гэх мэтлэн эрдэмүүдийг олж харсан байж болно. Найз нөхдөөсөө тусч зэвэрч гэх мэтлэн багш хамт олноосоо цаг сайн баримталдаг, кичээнгүй сайхан бичдэг гэх мэтлэн харин бусад хүмүүсээс ахмадыг хүндэлдэг, бусдад талархдаг, бусдыг уучлах гэх мэт эрдэмийг олж харсан байж болно. За харин тэднийг өөртөө дадуулсан уу гэдгийг өөрийнхөө тийм бол тийм, үгүй бол үгүй гэж хариулаарай.